ээж яагаад дарга нарын нүрлөө нулимх гээд байдгийм бэ? Дарга болсноос хойш хүнд муу юм хийгээгүй л юмсан. Нам засгийн өгсөн даалгаврыг л биелүүлж явлаа найз нь гэж асуувал залуу түүнийг цоо ширтэж уурн хүрсэн байртай. Хэн миний ээжийг тэгж хэлж байгаа юм? Миний ээж харин ч нэг амтэн хүнд хорхон мөрний төдийч буруу юм хийж хор хүрэгдэггүй хүн дээ. Дандаа л тусдын хүргэж явдаг хүн шүү дээ. Олон ч айлын арван гурал татаж өгч, олон ч хүмүүсийн ээжийн оёж шидэж өгсөн гоё хэмцэр имчээр захтай дээл өмсч гангарч, аргалын ивэр шиг сайхан угалцтай хослуулан гал угалц шагалсан готлуудтай явцгааж вөн бүгд л ээжийн минь гараа гаргаж хийсэн хувцснууд шүү дээ. Ээжийг минь яасан гэж ийм хорон санаатай хүн цуурхалт хараад юм бэ? Эцнийг нь олж мэдвэл миний ээж шиг тусархаг хүн манай суманд бүхэл аймагт ховорхон байдгийм шүү гэж толгойг нь тогшиж байгаад хэлэх юмсан гэж бухимдан хэлчихээр уучлаарай дарга. Чамайг найзаа гэж бодоод хамаалтаад хүнийг муухайгаар хэлчихлээ гэхэд Эвлийн үрийн дарга инээд алдаж өнөөдөртөө хоёулаа баг багтаа айлгэр тоглож байдаг жаахан хүүхдүүд шиг л ингийн бай. Дахиж намайг дарга гэж дуудвал гомдох болно шүү гэж захирангуй боловч илтгэр хэлэхэд бахим хүзүүтийн инээд хурч. Хөөе. Бас их харилцааны чадвар сайтай хүн шүү энэ найз маань. Намайг анхны даалгавар авдаг гэж хэлээ. Ирсэн тоо ямны дарга хүртэл. Өнөөдөртөө дарга цэрэг биш шүү гэснээр. Маргааш нь одоо бол өөр хэрэг. Энд ажил явагдаж байна гэдэл. Хэд хоног тоглож байгаа юм шиг үгүй манцугаатай байж гэлээ. Нам засгийн ажил хийдэг хүмүүс чинь бүгд л ийм байдаг юм болов уу та. Өнөөдөр жимс дүнгээ найзаараа жаал тоглоё байц хэмээн бодлоо. Залуу сургуулийн дээгүүр харагдах морин хадны идэ ихээр ургадаг. Хүнслийн агуун дээд талын бөөн хадархаг уулыг чиглүүлэн хадруулж явах замдаа Эвлийн үрийн даргад бэрийг шилэрч явсан тухай, олон боохоо түүнийг барихаас уртж аварсан тухайгаа сонирн болгон ярихад Эвлийн үрийн даргын нүдэн орой дээрээ гарч "За найз минь, надаас өөр хүнд ярьж түмний шившиг болов. Шилрээд байхдаа яах вэ? Ямар мал биш. Малч гэсэн одоо цагт шилэрхээ болсон гэд хүмүүс ярилцаж байхад наадах үгэнд чинь итгэх хүн олдно гэж юу? Гэж илгээ даран иг маггүй инээж байлаа. Түүнийг ингэж итгэхгүй гэдгийг анханасаа мэдэж байсан тул батлаж нотлохыг нэг их хүссэнгүү тэгсгээд яриагаа дүүлэх санаатай сэдвээ өөрчилж. Эртээд бэрийн хадам махын морь хулгайлсан хэрэгээр ял оноох гээд тусгаарлахад хийчихсэн байсныг нь би очиж аварсан шүү дээ. Гэхдээ Эвлийн үрийн дарга гинэт инээхэ болон хөмсгөө олбосноо. Тэр чи яах аргагүй чиний хийсэн гавьяатай үйл хэрэг шүү. Эвлийн үрийн хурлаар үүнийг авч хэлэлцсэн чамайг шудраг журам медаль өгүүлэхээр шагналт тодорхойлох гэж байгаа хэмээхэд бахим хүзүүд түүнд. Найз минь. Өчүүхэн юмыг их болгож яаж тэгэх вэ? Ичгэвтер санагдчихв. Чи намайг найзгаа гэж боддог бол энэ явдлыг дахиж сөхөхгүйгээр ингэж орхив. Надад шагнал энтер байтугай. Магтаалын үг ховорхон зогтх юм да. Үүнийг мэдвэл багш маань намайг ална шүү дээ. Гэж ам алтан дуугархыг сонссон Эвлийн үрийн дарга холбосон хөмсгөө болж царайндаа мишэл тодруулан гавьяа шагналыг авах ёстой эзэн нь л авах ёстой. Тэр хүн ялаа аваад явсан бол дор хаяж 5 жилийн ялтаа шүү дээ. Ийм бэрх амьдралаас чи 90 сандаа салгаж өглөө шүү дээ. Гэхдээ тэгээ цаадах чинь баярлаа гэж хэлсэн үү ядаж байхад гэхэд
нэг муухай юм хэлсэ гэлээ. Багш намайг ална гэдэг үгийг сонссон Эвлийн үрийн дарга гайхаж, "Юун багш үлээ? Эн чинь бичиг үсэг мэддэггүй үстэй. Арай нөгөө улирсан баларсан төвд ном заадаг лам биш л байгаасаа. Аль нь боловч өөрөөс нь тодруулна" гэд. "Найзаа. Чи сая юун багш дуртаад байсан бэ? Арай лам багшд чав орсон биш үстэй. Үннээ хэлж. Эртгэл мэдэж амнаар байна. Эвлийн үүргийн ажилд харшлах ажил хийдэг хүнтэй хамт явж байгаад олон түмэнд харагдвал би бараг цаазаар авахулах байх шүү" гэж сандарсан байртай асуухад Баян Хүзүүт буруу юм хэлснээ тэр даруй ухаарч, "Ээжигээ заримдаа би их багш гэдэг юм. Миний амьдралын бүхий л нарийн ширийн зүйлүүдийг балчирвахад нэг үрчлэн зааж өгдөг байж үлээ. Хэдий хүмүүс галзуу солиотой гэдэг ч ээж минь сайн хүмүүстэй цэцэн зэлмэг санагдаж уран шаглаа хийдэг. Гар нь зүгээргүй тул барьсан хүн бүрээ эдгэж аз жаргалтай болгож чаддаг. Тусч өөдрөг нэг юм шүү дээ" гэх мэтчлэн ярилцсаар явтал нэг л мэтгэд зорьсон газраан ирж морин хадны идээг их дөнгөж өчигдөрхөн боловсорч улаан өнгөтэй болсон жимснүүдийг ар зайлтан ургах өргөсөнд нь гараа хатгуулахгүйгээр сурмаг гихчин түүж эхэлжээ. Явсаар байж иртэл нар нэлээд хивээсэн байсан тул жимснүүдээ яаравчлан түүхэд Баян Хүзүүд шилэт малгайгаа доош харуулan барьж сав болгоно. "Ийшээ хийгээд байна. Үүнийг дүүргээд явахд бараг болно доо" гэж сарваахад түүний багын үнэрийг мэдэх Эвлийн үрийн дарга инээмсэглэн харж, "Чи багада ингээд л нэг гой чихэр шиг үнэртэй байдаг байж үлээ. Аав ээж маань чамтай удаан тоглоод алга болчихоор яагаад тэр хүүг дагаад алга болчихдг юм бэ гэж надад уурлахаар нь гарын алгандаа шингээсэн хөлсний үнэрийг чинь ээждээ үнэрлүүлж, "Энэ надад чихэр шиг гой санагдаад байна. Тань тэг санагдж байна уу?" гэхэд жаахан хүүхдийн сүү шиг үнэрийг мэдэх ээж минь, "Миний охин ч гэсэн ийм л үнэртэй шүү дээ. Тэр бүхий л охин хүүхэд бүр илүү гоё үнэртэй байдаг юм шүү дээ" гэж хэлж байсан нь санаанд минь одоо ч толгон байна гэж нэмж хэллээ. Жарангурав дугаар хэсэг. Баян Хүзүүд хүү тэр нэгэн анхны даалгавраасаа хойш бяцхан саглаг гуу болж 17 нас хүрдэг жилээ ганц 2 удаа багштай хэлэлгүй алга болон хэрэг мандуулжээ. Учрыг өгүүл байсан. Хойд нутгийн ах トゥ 3 муу хүмүүстэй бүлэглэн нийлж эргэн тойрны хүмүүсийн малхууг дээрэмдэж аваад амар заяа үзүүлэхээ байлаа. Сумын хэсгийн төлөөлөгч очоод ч нэмэргүй болоод байна гэхийг олон удаа сонсож байжээ. Нэгэн өдөр урд голын хойд уулаар хідэн адуу хөөгөөд дээрэмчд бололтой хэсэг залуус явах замд хоон хөх гай болон тааралдаж байдлыг үүснийг мэдсэн тэрээр зүгтаах гэж оролцсон ч 3 алхалгүй баригджээ. Дээрэмчд түүнийг барьж аван цохиж унгаагаад газарт хон шиг хөлсөн байсныг уулын орой дээр дуран татаж суусан Баян Хүзүүд хүү харцгаад ирэх хооронд дээрэмчд адуугаа туун аль хэдийн талий шулсан байв. Хөөрхий хүүг босгон яав ив юу болов гэж асуухад хоовн хөх нүүр нь нэл хөхрөн хавдаж хөмсөг уруулан яз зохигдон хүнд танигдахын аргагүй болсон хавдартай ургуулаараа ойлгомжгүй хідэн үг бовтон хэлэхдээ учиргүй уйлан Баян Хүзүүдийг тэрвэрн авчээ. Нутгийн хүүг ийм болгосонд уурн хөрсөн Баян Хүзүүд тэднийг хашраахаар шийдэн үеийн найзаа аргадан тайвшруулж, "Би тэр дээрэмчдийг олж чиний өшөөг аваад ирье. Чи гэртээ очиод наад нүд амаа янзалж тарих толгоогоо бариучд бариул. Айгүй бол тархичин дөргсөн байгаа" гэж хэлчихээд адуу туу одсон нөхдийн мөрийг хүн явах гэхэд хоон хөх түүнийг хориглож, "Чи яаж ганцаараа тийм хүмүүсийг дийлэх юм бэ? Түүний оронд нутгийн ганц 2 бүх ах нарыг гуйж араас нь явсан дээр бахад.
байхгүй бол над шиг болно шүү дээ гэхэд тэгнэ. Замаараа ганц бүх ах нарыг гуйгаад дагуулж яваад цаад хашраагаад өгье гэж хэлээд давхин утжээ. Тун удалгүй орой болж харав бүрий татан мөрөмшгөхөд хэцүү болсон ч багшийн зааснаар мөрийг зөвхөн газар дээр гарсан хിവэр нь биш. Орчны байдал, өвсний налуу, малын баасны үнэр гих мэтчлэн олон зүйлээр шүнж мөрдөж болдог хэмээн олон нарийн арга зааж өгсөн нь чухмал дандаа хэрэг болдог тул гормоо өөрчлөн арай өөр байдлаар чихний сонсгол хамрын үнэр хоёрыг ашиглан харанхуйд мөрдөх ажлаа үргэлжлүүлж явснаа. Юунд ч яах вэ? Одоо ямар цас орж мөрд алдрна гэх юм биш. Сайхан унтаж амраад маргааш үргэлжлүүлээд явъя да. Шаал хэрэггүй юмд анхаарлаа хандуулж хайр эд эрэхтнээ ядраагаад яах вэ гэж бодоод морноосоо буугаад унтаад өгчээ. Төвний унаж явсан сайхан хээр гэж нэрлэгдэх тэнгэрийн хүлэг шиг ховорхон дүрс галбартай төрсөн морин эзнийгээ дагаж хамт хэсэг зогсож унтан бие амрааж байснаа. Гинэт газар цавчилж түргэн үүрсгэд баян хүзүүд нойрноосоо сэрж орчин тойрныг харснаа бугуйлаав нь цулбууртан залгаж. Одоо чи жаах идэж болно. Хөлс чинь хатчихжээ. Норогч нь салхи цохиж жилбэн гүйлгэх хэргүй болох болчихж гэж ганцаараа ярин морныхон амгааг гаргаж жолоог нэвхэд суран бугуулийнхаа үзүүрийг хөлнөөсөө бүх гихч нь уйчгаад нар гарахаас өмнө босон доо гэж бодоод дахин хажуулав. Тэнгэрийн хаяа манхаан цайж алсын уулсын оройд нар мандахаар яарахтай зэрэгцэн талын булчмар нисэж буун жиргэж байв. Задтал идсэн хээрмөр алсыг харуулдан толгоо өргөж барааны газарт адуу туусан хоёр мортын явжгүй олж харсан тул ил улхан эзгүй хээр газарт хань ижил татаж янзгаахта аргамжаандаа татагдан тогтож ядан дороо эргэлдэх нь унтажгүй эзнэ. Хөөе нөхөр хурдан босоорой. Нөгөө дүлч нь яваад өглөө шүү гэх шиг санагдахад баян хүзүүд айж уухан сэрж орчин тойрноо соргогоор ажиглан анхааралтай харж сууснаа. Өө заа. Та нар ингэж явж байдаг хэрэг үү? Миний сайхан хээр хүлэгч амжиж намайг сэрээлээ шүү гэсээр аргамжаага татан морион ойртуулж морио имэллээд мортоход сайхан хээр нь нилээд амарсан бололтой алхаан хөнгөрөөд сэвэлзэж эхлэв. Чүү гэж мориндоо хөч өгөн дөрөөн дээрээ өндийсхийн хазгаад уухан сууж суналцтал хатруулсаар адуу туусан хоёр хүнийг алсуур тойрч урд нь гараад тосх маягтай айжуухан алхуулсаар дөхөн очивол өсвөр насны жаахан хүүхэд ирж байна уу гэж санаа намарсан байртай мань хоёр дээрэмчин их л баатарлагаар мориноосоо бууцхан дуглан сууж байгаа харагдлаа. Хөөж яваа дуу хөлөө амраах гэсэн бололтоо тэдэнтэй тун ойрхон тогтно. Тусан шир гитэл өвс зулгааж байгаа сонсогдно. Бүх байрын булаад үбийтэй дээлийнхэн ингэр товчнуудыг задгайлан тайлж сулсан зэргийг ажил нилээд танхаа шинжтэй. Бас ч гэж сүрхий өндөр бололтой. Урт хөл гартай гарын алган хүрч шиг том хоёр ирийн хууд сахлан эрүү шанааг нь бүрхсэн байх тул хэр баргийн хүмүүс хараад сүрд мараачаа. Бахим хүзүүд ч гэсэн илдэв хар ахуулахгүй гэсэндэ мориноосоо холхон бууж зөөлхөн алхаж очоод мэндийн хариугүй цахилгаан захих шиг хурдан ухс хийж хоёр залуугийн шилэн хүзүү орчмын дээлний захаас атгаад "Гүй яаж байна?" гэсэн аята хоёр цочин хойш чагталхад хүчийг нь дагуулсан дундуур нь гараа соливож гараад нар зүг иргэмэгц дээш өргсөн гараараа биеийн жингээ ашиглан савж огцон мөгзөр нь татхад мань хоёр баатар улаан нүрээрээ тасхийн мөргөлдөг мөц гараа суллан аваад заавч зогслоо. Хөөгийн хүч гэхээсээ илүү өөрсдийн илүү хөдөлгөөнөөсөө болж нэгнийхээ нүрийг тэргийх тэмдэггүй улаан нялга болтлоо мөргсөн хоёр дээрэмчин хойд саван унахад газраас шороо бурдхийн хамраас нь цус сад тавин урсах бөгөөд учрыг нь олоогүй тэд гимгүү царайлж яаж байгаа ч нэ яадаг мозолов сувч
Арсигч нь хоолаад өгье л дөө гэд сарвалцсан үндийх гэхэд баяхим хузууд хурдан шилжиж хөдлөн гарт тааралдсан хувцснаас нь зулгааж баяхим залуусыг унсан чигтэн газраар гултчин хийгэн тааруулан докторч хөөхөд нөгөө хоёр яаж гэдээ ч чангаасан ч жаахан хүүхчиг босож чадахгүй арчаа гаалтан газраар нэг чирэгдээд эхэлмэгцээ. Нөхцөл байдлыг бүрэн ухаарч бухтын хөндийн тулаанч бухтын хөндийн чөтгөр гэх бодол тэр хоёрын толгойд зэрэг зурс хийжээ. Ийхүү анхны даалгавар болон дараагийн удаа сэтгэлд нь тод санагдах хэсгүүдийг ээлж дараалан бодож яваа бахим хүзүүд эвлэлийн үрийн даргын сайхан алинд өөрийн ирэхгүй татагдан явахтаа тэр тулаанаас ганц амьд үлдээсэн зүйл маань энэ сагус маань юм шүү дээ гэж өврөөдлөн хүзүүндээ зүүсэн мөнгөн бөгжөө гаргаж нэг харчгаад буцаан далд хийхдээ ард үлдсэн бэрд санаан зовж мохоон хөх хөргөж өгдөг л байгаа та. Тэгж байгаа бас нэрэндээ таарсан хоомо найдваргүй хүн шүү дээ гэж өөртөөгөө ярьснаа жимстүүж байхдаа анхны даалгавраа үргэлжлүүлэн бодож би аль хэсэгт нь алдаа гаргалаа гэж боджээ. Доо ямны даргаыг амьд хилтэй орхичхоод дайснуудын араас явсан тэр хоёр харанхуй шөнөөр баримжаа аван гүйхтэй улаан тонгорог уюу зам алдахад хажуугаар нь баяхим хүзүүд юр эргэлдсэн шинжгүй сэмхэн гүйч гараараа зааж чиглүүлэн зааварлах нь түүний дарга нь юм шиг харагдах ажээ. Гэнэт баяхим хүзүүд зогсож тэд хөдлөөд явчихж 300 алхмын цаана байрлаж байсан газар нь байгаа. Арын хоёртой ямар нэгэн тэмдэг үлдээсэн байх ёстой. Хоёулаа очиж чалахгүй гэж чихэнд нь хиндч дуулдамгүй шивнэн хэлэхэд улаан тонгорог дохио өгч гидсэн маягтай гүйж эхэллээ. Үргэлжлэл бий. Зохиолч Сэрчин өвгтэй үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын дууч. Өгүүлэгч Хос Баяр, дууны найруулагч Цэнт Даваа. Их Монгол радио 2020 он. Сонсогч та их хүн туужийг бүрэн ихээр нь уншихыг хүсвэл ном борлуулагдж байгаа цэгүүдийг дуулгая. Цэцэг төв 9521 Тэг4 13 Гранд Плазагийн 4 давхарт 417 тоод Герман гутлын тасаг. Бүхийн өргөө гоё офис харилцагчны дугаар 8810 17 14 болон аз хур интерномын дэлгүүрүүдэд борлуулагдж байна. Мөн та байгаа газараа хөрвүүлж авахыг хүсвэл 8899 5856 99.8.5 69 дугаард холбогдож захиалга өгч номоо хөрвүүлэн аваарай. Сонсогч та өдрийн цайгаа уучгаад төрч чулуу ажилласаа хүндэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг.